Зохиолыг бичсэн Саруултын дуу оруулсан Ами Толны байшин 0-р хэсэг. Бүх товчийг тайлж дуусгаад түүний дан тэрлэг гуайлаг биеийн дагна гуссан газарт унлаа. Гэрэлт тодрох түүний бие яг л төгс гэдэг үгний тайлал мэт санагдана. Магадгүй түүний биеийг бурхан өөрийн гараар бүтээж өдийг хүртэл нандинг хайрлсан мэт ариухан үзэгдэнэ. Гэвч түүний оюун санаа ариун биш гэх жавхлангийн бодолтой зэрэгцэн намжилмаа түүний үр дээр сууж хоёр гараараа түүний нүрийг элбэнэ. Оюунаа галга болсны дараа хаш хэд хоног эр сурал болсон ч ямар ч сураг гарсангүй. Цаг явах тусам хашийн нүд харанх хойлж оюунаад юу болсон бол гэж таам өглөөддөө хямран толгойгод байна. Хашийн аав догсон "За юу болж байна хүү минь? Өнөө мөөхөн олдвоо?" "Үгүй, ямар ч сураг алга. Би яах гэж тэр шүн дими доншуулчилж явав да." Догсон хүүгээ харж хэсэг тамхиа нэрэн сууснаа. "За бос хүү минь. Явъя. Тэр охин бидэнд олдох байсан бол өдөд аль хизээ сураг нь гаргахаар болсон. Өөр л аргаар үзье." Гэд хувцаслаж эхлэв. Арга нь барагдсан хаш сүүлийн найдвартай аавыгаа даган яв. Тэд олон хоног мориор явсны эцэст тайгийн дундах уртсанд ирэв. Мормал гэхээр зүйл юу ч үзэгдэхгүй. Харахад бүүдийсэн уртс боловч төдийлөн жирхэл төрсөнгүй. Аав хүү хоёр цун ороход нүүр түрэн инээмсэглсэн залуу бүсгүй тэднийг харан "За, амар явна уу?" гэж мэд мэдээд нээс суухыг хүсэн ирсэн зочддоо идэ цай барив. Гэрийн эзэн эмэгтэй "За, хэрэг зэрэг юунд? Хаанаас хаа хурж яваалсав?" Догсон "Бид тэнгэр зайран сургал явнаа. Сүүлд намайг ирж уулзахад нас их дээр гарсан байсан. Чи охин нь гэхэд "Үгүй, би тэнгэр зайран байна" гэхэд аав хүү хоёр бие биерүүгээ гайхсан байртай харав. "Юу? Чи яаж тэнгэр зайран байх юм?" гэхэд "Чи чинь миний уулыг долоох шавхан гарч явчихад одоо танихгүй байгаа хэрэг үү?" Хаш дотроо "Энэ олон өдөр явж явж ийм галзуу хүн дээр ирэх гэжтэй" гэд халаглан сууж байтал өнөө хүүхэн болсон. "Та нар намайг ингэвэл таньж магадгүй" гэд авдралууга өнгийн халахвч болон босоод эд зүйлсээ гарган эргэн харахад үс сахлан бууралдсан хөгшин өвгөн үзэгдэнэ. Гайхаж боломгдсон хаш аав руугаа эргэн харахад аав нүдэн ан залбиран сууна. Тэнгэр зайран "За балчирууд. Одоо надад сүсэглэж байна уу?" гэд гэр дөрхтөл инээн. Тэгээд эрхээ татан үзэх зуур түүний инээмсэглэл баг багаар арилж нэг л мэдхэд гайхсан сандарсан мэт болж байв. Тэгээд хаш руу ширтэн "Тэр хадгийн газар үгснээ шиншилж очоо чи. Уг нь лад сулрах болоогүй байсан юм да" гэд тэр хоёр руу ширтэн "Энэ бол жирийн нэг альбан тэрэн биш. Түүний тэгж нэрлэгч аргагүй.
Түүний үүсэлж тодорхойгүй. Ингэж ярьж эхлэхэд хаш яриаг таслан "Хэн тэр вэ?" гэхэд тэнгэр зайран "Намжилмаа" гэж шивнээд дээр үед танай нутагт Намжилмаа гэж айхтар домж гарч ирсэн. Гэнэтл хошуу нутаг даяараа цуух болсон юм. Хүмүүс ч амсайтай байсан учраас манай багш нэг өдөр очиж үзээд эргэж ирээд юу гэдгийг хэлж мэдэхгүйж ямар ч тач сайн зүйл шиг санагдахгүй байна гэд нийлэн санаашран сууж билээ. Дуудулгүй бидэн дээр нэг айл ирсэн юм. Аав ээж хүү гурав. Дэдний хүүгээ үзүүлэх гэсэн юм гэхэд багш хүүгийн биеийг үзээд "Эрүүл сайхан хүү байна" гэд жилийн нас суугаад багш бит хоёр гайхширч билээ. Учир нь тэр хүү яаж чарсан 14-5 хүү атал жилээр нь бодоход дөнгөж 5 хүрч яваа хүү байх нь тэр. Аав нь миний хүү жил гарны өмнө айхтар хүнд өвчин тусаад дээшээ тэнгэр хол доошоо газар хат үед Намжилмаа утгач тэр утсан юм. Намжилмаа утчинд хүүгээ үлдээгээд маргааш нэртэл хүү минь зөв зүгээр болсон. Би ч баярлаад явж билээ. Үүнээс хойш хүү минь асар хурдтай өсөж жилийн дараа хийхэд л хүү ихнээс хамаагүй том болсон. Эхэндээ баярлаад бүх болгоно гэх мэтчлэн ярьж байсан ч сүулдээ өгөөцөж хайж эхэлсэн. Тэгээд Намжилмаа утгач дээр очиход өсвөлөн хүү байна гэхээс өөр юм хэлсэнгүүд арга мухардад ирж байгаа нь энэ хэмэв. Зохиолыг бичсэн Саруултын